Nami. Namines. Nami. Cinder. Namines. Cindersa. Nami. Namиндэр. Сэги. Nami. Cinder. Бидний Notes podcast. Юэцхан. Happy New Year 2026. Wow. 2026. Yo. Тийм ээ, энэ бол Тамирагийн микс 2026. Чартын 10 дугаар байранд Тамира хин ах Снамис FM ажилд орсон мэлээ. За. Тэгээ машинаар явж байхад ингээ Снамисыг сонсч болдог болсон. Тэгээд Playtime FM болсон юм билээ. Wow, branding. Тэгээд юу нүуник Тамираас микс гэл ингэж мэнгэлдэг шүү дээ. Тэгснэ 2025 оны шилдэг 40 дуу гэж мгил тэрнийг хэд тэгснэ 2025 гэж ирдэг заах тэрнийг тэр нь авир гоё санагдаад тэгээд одоо би дандаа 2026 гэж хэлсэн. Тэр чартын нэгс ямар дуу явж байна да? Мэдгүй би тэрнийг сонсоогүй анжааг. Биний чартын 40 дээр яг эхлэхэд нь сонссон. Амар гоёсан. Бүр 40 хэд явдаг байлаа ёо. Тийм тэгээд Playtime FM Snames гэж нэгсэн мөлий. За би ахлуу намайг одоо ажилд авах уу гэж бичиж байгаа ш. FM-ийн хөтлөгч. Тийм би ч нөгөө нэг 9-р ангид байлуу 10-р ангид нөгөө анкет бүглүүд очижсэн шүү дээ. Тэр үед намайг жоохон байна гэдээ яваагүй шүү дээ. Би том болсон аха. Одоо намайг хитрхи хөгшин байна гэвэл яхаа. Нөгөө нэг яг цэл залуу яг юу анаас өнгөрцөн байж энэ төр те. Тэгээд чам нэрэ тэгээд дуу ярил нэрэ амар гоё ах. Чи индиг нь авчаач. Инди юу ч би яг 90s music-ийг авмаар санагдаж байгаа. Тийм. 90s vibe бүгдэг тийм нэвтрүүлэг хийвэл гоё юм шиг санагдсан. Сонсож байгаа хүн байгаа бол яг одоо бич. За яг вэ гэж. Би өөрөө биччихнэ. Манай подкаст дуусны дараа бич. Тий. За тийм байна. За тэгээ шинэ он сайхан уу. New Year, New Us энэ thumbnail зургийг харж байгаа бит хоёр хоёлаа шинэ үстэй, шинэ царайтай хүмүүс болсон баа. Шинэ царайн чайшин гэхдээ шинэ үстэй болсон. Яа, би тэгтээ энэ жил шүдээ өөрчлөн. Oh really? Бүр өөрчлөн гэдэг нь бүр хэлбэр галбрын уу? Яг би одоо ингээд тэлэгч зүүдэг байхгүй юу? Нөгөө тэлэгчээ зүсээр л одоо тэлэгчээ зүүчингүүд миний сүүн шүднүүд гарч ирэх зайтай миний сүүн шүдэнд гараагүй нэрэ байгаа байхгүй юу? Өдөө. Тийм. Би тэгээд айгүй хавчих байхгүй юу? Тэгээд хавчгаа бүр ингэж амар гоё тэлэнгүүтээ аппарат зүгээд тэгээ гоё шин шүдээ бүр ингэж аюу гоё ингэж суулгаад гинэ. Ямар ч винер ч юм уу гоё тийм хэлгийж бодож байгаа. Чиний тэгэхээр шүд гарч ирнэ гэсэн үг юм байна тийм үү? Ургах юм байна тий. Тийм юм билээ. Би ингээд шүдийн эмч дээр оронгууд ингээд рентген зургийг ингээд авчдаг штэ. Тэнгүүд ингээд миний дээр ингээд шүдийн сүүн шүдэн байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ерөөс анханасаа жоохон байхад нэг тэр мөрийг анзаараагүй. Тэгээд л ингээл өнгөрөөцөн. Тэгсэн чи яг үндэ энэ чи урах хэвээр байсан шүд нь унах хэвээрсэн шүд нь унахгүйгээр нөгөө зайгаа ингээд авч үлдээд. Тэгээд ингээд ер нь болж байгаа авч. Чиний шүд сүүн шүд чинь юм байна шүү дээ. Амар хөөрхөн байгаа гэж. Харин тийм ээ. Тэгээ wisdom teeth гэдэг үлээ тэрний чинь баг wisdom teeth тийм баха. Эхэлж ургасныг нь wisdom teeth гэдэг үлээ. Тэгээ унаад жинхэнэ гарч ирэхийг нь жинхэнэ шүд үлээ. Тийм баха. Тэгээ wisdom teeth-ийг ахуулсан гэл нүг амар drugged. Wisdom teeth чинь ахтараа юу? Тэрийг угаасаа авахд амар хэцүү байдаг тий. Тэгээд амар нэг наркот нэг унтуулж мунтуулаад авдаг тий. Тэгээ хүмүүсийн нэг амар бичлэнүүд байдаг шүү дээ. Яг сэрэнгүүд нь ингэж мэгцэн. Тэгээ миний ахтараанууд бүгдээрээ ургацсан шүү дээ. Харин одоо чиний ингэж мэдрэмж одоо хил чинь яг ингэ амн дотор яг гой багтдаггүй. Сул байхдаа багтдаг. Наад чинь ахгүй юу. Энэ зүү юм байна тий. Зүү байхгүй. Ингээд чи ингээд хилээ ингээ амраахтаа ингээ тагнаалгаа ингээ дээшгээ миун гэдэг шүү дээ. Ингээ бүгдийг ингээ хил рүү ингээ тагнаалгаа ингээ яаж чаддгүй ингээ бүгдийг хүргэж чаддгүй гэж чадж байна. That's very good. Наад чи амар сайн байхгүй юу. Минийх одоо миний байгаа байдалд миний хил ингээ багтахгүй амар санагддаг. Тийм болохоор би ирүүсийг хэлж чаддгүй. Тэрнтэй амар холбоотой юм лээ. Вау. Багтдаггүй болохоор ингээ ингэж яриад байдаг. Тэгээд тэрнээсээ болоод ингээд би амар амьсгалахад ийм асуудалтай болж малдаг. Хөгшрөх тусам ингээд улам ингээд хорхирдаг ч юм уу.
тийм асуудалтай болд юм бэл. Тэгээд бүх энэ одоо шүднүүд чинь ингээд бүгд бүтэн ингээд ам чинь ингээд хил чинь ингээд аман дотор ингээд баг ингээд чөлөөтэй юм байх хэрэгтэй юм билээ шүү дээ. Тийм тэр нь айгуу зөв. Тэгээд тэрнийг одоо шүдний эмч хадам ээжтэй болсон болохоор олж мэдсэн. Тэгээд тэр мэдгүй явжсэн бол одоо ингээд явж явах байсан бэлгүй. Тэгээд шүднийхээ эрүүл мэндэд би энэ жил амар анхаарах гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь би don't judge me заяа. Гэхдээ би утсан давхраа хийлгэж бодсон. Тэрний үлээ давхраа хийлгэх үү? Okay, no judging. No judging. Чамд яг ингээд хэрэгтэй юм шиг санагдаж байгаа юм байна. Тийм, одоо ингээд миний ингээд зовх амар том ингээд унцдаг заяа ингээд бүр ингээд нэг юм одоо би ингээд сормосаа ингээд гоё хиймд ороод дэрвэлгэн штэ. Ингээд гоё дэрвэлчээд байгаа байхгүй юу яг үндэ. Гэтэ зохиныхаа доор. Зохиныхаа доор штэ. Same. Тэгээ би тэгэж утсан. Тэгээд тэгсэн чинь манай нөгөө нэг nail bar UB гэдэг нөгөө нэг манай хими охин байгаа. Уянга. Shout out уянга миний хөмсг сормосын аврагч. Тэгээ уянга маань тэгээд намайг бас чи ингээд давхраа хэлчих бол наа чи яахгүй ингээд амар гоё дэрвэгээд бүр ингээд нүд мөч амар гоё алхам байна гэж мэгэл тийм үү. Тэгс ахгүй юу. Тэгээд яг миний тархийг угаасан байж магадгүй гэж. Гэтэ үгүй бах. Тэр газар бол хийхгүй шүү дээ. Чи яг эмнэлэгт хийж шүү дээ. Би яг эмнэлэгт бол хийх гэж бодож байгаа. Тэгээд би харин бодож гин. Яах бол гэж. Чи эмчтэйгээ зөвлөлдөөд эмч чинь яг бүр мэдж байгаа шүү дээ. Тэгээд try it. Ямар хамаатан ер нь. Тэгээ би яг нүд гэдэг чинь яг ингээд хүний яг ингээд нэг нүд шүд гэдэг чинь ингээд амар хүний юм нэг яг first impression дээр хүний нэг анхны харцаар ингээд за нэг ийм хүн байна гэд харчгаар юм. Тэгээд нүд чинь яг хүний толтой ингээд бүх юм харагддаг болохоор айгүй тийм би эндээ айгүй маш нууцтай бодож шин шийдвэр гармаар байгаа байхгүй юу. Би ч гэсэн тэгээсэ гэж бодчих. Үнэхээр ингээд чиний mentally чамд нөлөөлөөд ингээд makes you happy бол би бол хэлчихэд окей гэж бодож байна. Тэгээд энэ юу хагалгаанууд дундаа амар өнгөцгөн гэх юм уу амар serious хагалгаа биш баха одоо хамар мамар шиг гэх юм уу. Үгүй утсан давхраа чинь зүгээр л утас оруулаад ингэж тийм блэ зүсэж мөсдөг юм блэ. Тэгэхээр бас гайгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хагалгаа биш юм бэ штэ. Яа. Гэтэ манайхан комент үлдээгээрэй. Яг энийг хийлгсэн хүн байвал яг үнэхээр яг надад зохих уугүй юу. Тэгээ миний нүдийг та нар мэдэн штэ ингээд нэг жоохон ингээд жоохон ингээд бондгорч юм шиг те нэг тийм болохоор манайхан яг юу гэж бодож гин let's discuss this. Чи одногийн нүдийг мэдэх лөө? Санаж гин үү? Тэ шууд санахгүй л хэл та. Яг шууд санахгүй. Гэхдээ гоё нүдтэй юм гоё давхраатай штэ. Тийм, хийлгэжсэн давхраа. Энийг хэлж болж байгаа юм уу? Болох бах уу. Одоо юуг нь нохомтой гайг байлгүй дээ. Гэтэ амар олон жилийн өмнө тэгээ тэр үед чи мэдээж хөгжил мөгжил нь ямар ч байсан мэдгүй. Гэтэ яг ингэ зүсэлттэй гэх юм уу? Тийм нүдтэй ш. Тэгээд одоо олон жилийн дараа би бүр өмнө ямар байсныг чи ингэ сандаггүй. Яг ингэ identity нь болцсон. Яа. Тэгээ надад бол одноод бол амар хөрхэн зөгтөг юм шиг. Одноод тест гоё зөгтөг штэ. Одноо амар гоё зөгтөг штэ. Тийм. Тийм бас ойрхон туршлагууд бол байна. Яг тэр үед бараг л 10 хэдэн жилийн өмнө хаа та амар мод болцсон. Амар охтууд давхраа хэлчихсэн тийм. Амар давхраа хэлчихсэн тийм. Харин. Би бас тэр үед ингэ бодож лээсэн л та давхраа хэлчихвэл яах болмол гэж бодчихсон. Гэтэ тэр үедээ үгүй эн чинь миний натурал төрх. Энэ бол байгалаас би ингэж төрсөн юм аа. Тэгээ тэгж мэгж бодоод нэг хэлэхдэг байсан аахгүй. Гэтэ одоо бодоход яг одоо мэдээж 30 гарчлаа. Тэ maybe жоохон ингээд бараан гэчүүл гоё ч юм уу гэж бодоод байгаа юм л та. Би бас яг адилхан юм бодсон. Гэтэ давхраа биш зөө. Орол хэлэр. Хамар. Do you think I need it? Тэгэж. Ингээд зүгээр амар мод болж байгаа болохоор хэлсэн шүү. За. Би ерөөсөө гоо сайхан ордоггүй байхгүй юу? Өгцөг. Бразилийн батл. Би яллаа. Тэгсэн чинь тэгээ би гоо сайханд орж үзье гэж бодож байгаа. Гэтэ нөгөө зүгээр нэг юм массаж засааж маск зааск биш. Яг одоо янз бүрийн клиникүүд байдаг болсон шүү дээ. Одоо нөгөө юм уу хийж мэгээл юу хийх юм бэ? Адилхан төрлийн гэхдээ яг арьсанд нь нөлөөлдөг гэх юм уу? Одоо филлер ботокс хийхгүйгээр арьсаа чангалах мангалах гэл янз бүрийн юмуд яваад байдаг шүү дээ. Тийм. Аппараттай. RF ч билүү юу илээ. Хайфу майфу. Тиймэрхүү юм try хийж үзье гэж бодож байгаа. Угаасаа зөвлөгөө нь 30 хүрээд юм байлээ. Арьс чи угаасаа 30 хүрээд коллаген бага ялгаруулдаг naturally. Тэгээд өөр юу бага ялгаруулдаг үлээ. Нөгөө нэг хайдра юу илээ. Нэг чигшил өгдөг чи юу илээ.
За нэг чигшил өгдөг юмнууд нь ингээд ялгарх нь багасчдаг. Тэгэхээр энэ орчин цагт бид хөл нийлүүлэн алхахын тулд ингээд ямар нэг юм хийхгүй бол хоцорхол юм шиг байна гэж бодсон. Гэтэ энэ заавалч биш л тий. Заавал биш. Тэгээд оролдож үзье гэж би бодож байна. Загсан тарилга хий. Тэр нь миний арьсны асуудал гэх юм бол амар улаадаг, хураашдаг. Бүр гүнээсээ хураашдаг улаадаг. Тэгээ гаднахаас амар гоё глови арьстай штэ. Тос түрхээд нэмэргүй байгаад байгаа юм. Глови яа нөө? Чи ер нь айгуу дайггүй арьстай штэ. Ер нь дайггүй арьстай. Яа чи амар сайн кэрэлдэг л тэ. No complaints. Гэхдээ could be better. To perfection. Хоёулаа яг энэ талаар нэг танаа гэрт нэг ярьчихсан шүү дээ подкастн дээр тийм. Gravity is pulling us down. Бүр яг. Яа. Түнгүүд одоо хиймлэр дээш нь гэхээс. Тэг сонин шүү те. Яа харин тийм яагаад бид ийм нөхцөл төрж ирч вэ? Яагаад ирээд байна те. Өөрөө хүрээд ирлээ. Яа, тэгтээ яах вэ? Харин сонин шүү. Ийм амьдралд ийм бие мэдэд төрж мөрцөн гэхэр чам сонсдог. Ийм юуны юу эсэж нэрэ. Судалгаа хэлж бүр яг ингээд сперм ингээд хамгийн ингээд тохиромжтой спермийг ингээд нөгөө өндөг хийсэн ингээд хүлээж авахгүй байгаа тэмчлэг хийсэн шүү дээ. Сперм ингээд орохгүй л ингээд түлхээлээд нөгөө өндөг хийсэн онгоохгүй за. Амар сонаа. Энэ тэгээд яг сүүлийн үед ингээд байгаа гэж юу? Гү зүгээр л яг тэр нь юу вэ гэхээр өндөг өөрөө тэрний хүний сонгодог гэдэг тийм. Oh my god. Тэгээ хамгийн perfect-ийг сонгохгүй. Хамгийн perfect бүр амар perfect-ийг сонгохгүй. Яг хувь заяагаараа нэг нь ордог болж тарах гэдэг байгаа байхгүй юу? Oh no. Тэгэхээр хийж болж байсан. Тэгэхээр амар сонирн байгаа. Ингээд хамгийн perfect бүр ингээд best гэснийг нь авахгүйгээр зүгээр энгийн ч юм уу те эсвэл одоо траума бондингороо ч юм уу одоо хайр дурлалаараа ч юм уу илүү байгаа ч юм уу тэрнийг мэдэж сонгодог өндгийн эслүүг оруулдаг. Тийм нэг юм тэмчлэг байсан шүү дээ. Би бүр тэрийг хараад вау би тэгж төрсөн юм байна гэж бодсон. Би төрөх хувьтай юм байна. Тийм тэгэхээр яг ингээд төрөх хувьтай төрөх яг юутай хүмүүс нь л яг төрд юм байна гэж би яг бас бодсон. Very interesting guys. Би сая чиний ярианаас нэг мөрөглөө ярих гэсэн чинь ус балгаад мартчих. Юу бодчихлаа. Гоё юм ярих гэсэн. 2026. За тийм ээ. Ямарчсан би нэг тийм бодсон байгаа. Тийм 2026 онд 2026 онд бай тавтай. За 2026 онд би Хүч хав гэснээс би сая ярих гэсэн юм а саначлаа. Юу вэ? Одоо чиний 33-ны жил илүү. No, it's 34. Миний 33-ны жил одоо цагаан сарын дараа юм байна л та. Юм байна л та гэж тийм шүү дээ тий. Тэгээ эмэгтэй хүн 33-ныхаа жил дээр одоо манай нөө Анир Бямбагийн орсон дугаар дээр бас бид ярьсан. Ээжигээ баярлуулт гинэ. Тийм шүү дээ. Чи баярлуулсан уу? Одоо цагаан сарын дараа багхгүй юу? Цагаараа бол гэдэг нь яхаа зөвхөн 33-ныхаа жилээр баярлуул гэж байгаа юм биш. Тэгтээ тэгэж баярлуулдаг гэсэн. Тэгээд одоо миний цагаан сарын дараа миний 33-ны жил. That's crazy. Crazy. I cannot believe I'm almost 33. Yeah, crazy. So crazy. Заяа. Би болохоор би нэг амар тэгж баярлуулаагүй. Гэхдээ би зүгээр л би яг өмсөх нэг тийм хувцас авч өгчээсэн. Гоё тийм носон цаамс. Ээж одоо л тэрний амар хүүхэн өмсдөг. Тэгээд дээл бас авч өгчээсэн. Оо, дээл гоё. Тийм. Тэгээд тэрнийг яг уу тэр жилийнхаа туршид л ер нь хийх хэрэгтэй юм шиг санагдсан шүү дээ. Нэг заавал тэдх өдөр гэсэн юм байхгүй. За надад тэр жилийнхаа туршид л хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд мам яэр юм биш үү? Тэгээ яг тэрнээс хоошоо зүгээр л ээжээ гоё баярлуулчлаа амар юм биш тэгэл зүгээр тэгж бодогдсон. Нэг заавал 33 гэдэг байхгүйгээр. Тэгээ яг нөгөө кисэлтаа гэдэг охин байдаг гэсэн шүү дээ. Horoscope-ны охин. Тэр охин бас хэлчихсэн байхгүй юу? Яг хүн угаасаа Сатурн гарагч нь 33 жилдээ нэг тойргийг 33 жил тойрдог гэсэн байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ингэж хэлсэн яг хүний эхний 33 жил ямар байна?
дараагийн 33 жил нь тэрний эсрэг нь байна гэж үгээд ер нь аль тэгж хэлчихсэн. Тэгээд амар юм бэ ёо. Би тэрнийг амарсан сандаа. Яа тэгэхээр 30 миний эхний 33 жил миний хувьд амар юм ер нь жоохон тайван нэг тийм амар ингээл юм хийх хэвээр амар тийм workaholic биш те жоохон тийм байсан болохоор одоо миний дараагийн 33 жил ер нь амар завгүй авах гэж бодож байгаа. Тэг яг тэр яг хиний хэлснээр яг Кристагийн хэлсэн надад санаанд ороо. Тэгээ дээрэс нь бас цагаан сараар 33 дахь жилдээ тийх ястай ингэх хэвээр 33 дахь жил айгүй чухал мохол гэдэг тэгсэн. Тийм юм байт юм лээ. Би бас тэр нь айгүй амар холбоотой юм байна. Тэгэж давтж байгаа нь гоё л юм те. Тийм тэг эртнээс хүмүүс тэрнийг анзаарсан тий. Тэр нь амар сонь санагдаж байна уу? Сонь санагдаж байна. Сатурн гарагч хүний яг юу лээ ажил үйлсийн гарагч үлээ. Тийм үү. Би бас харчих болно. Let's ChatGPT this. Let's Google this биш үү? Тэгээд тэр бас 2026 оны нумерологиго ёо манай ээж бүр тийм нумерологист болцсон. Тийм үү? Өтгөө нэг баах юм нэмж байгаа чиний жил чи юм байж гэх ёо. Нэг орс юм үзээд байгаа байхгүй юу? Орсод амар их нумерологи харин тийм шиг байлаа. Тэгээд орс хэлтэй болохоор орс юм үзээд тэгээ намайг бодсон ч гэлүү яасан ч гэлээ. Одоо чи энэ жил жинхэнэ аална. Тэгээд юуко Сатурн which юу гэх үү? Which what Saturn rules in human life? What kind of field rules work гэсэн баха work in ChatGPT ойлгож байгаа. Наач ойлгож штэ. Тийм. Planet of discipline, responsibility, structure and life lessons гинэ. Вау. Тэгэхээр яг 33 дахь жил манайхан. Тийм байна. Career and reputation. Хээ, work бас ахгүй. Yes. Би бүр амар сан санаж байна. Кисэлтаа яста гой юм ярьжсэн шүү тэр үед. Major ингээ нэг бүтэн тойрохоороо тэр чинь хэдэн жил гэж юм харин Saturn return гэдэг юм аашаа. Зөв. How many years does Saturn go around the sun? Яа, энэ тийм. Чүү solar. За ойлгочихно. Миний broken English-ийг аягүй ойлгодъё. 30 жил хийж байна уу? Exact period нь 29.46. 146. 30 жил байсан юм шүү дээ. Тэгвэл ч юм байна л та. Нэг ингэж бүтэн тойрдог гинэ. Би 33 гэж санаад байсан. Тэгээд 2.5 жилийн each zodiac sign гинөө тэр надад юу гэсэн ч вэ? Эхний 30 жил тэгээд дараагийн 30 жил. За ойлгочихлоо. 30-аар л юм байна ш. Тэгэхээр чиний сүүлийн 2 жил чинь ингээд нэлээд жугаасаа өөрчлөгдөд ингэж байгаа штэ тий. Тэгэхээр could be энэ дугаар видеотой байсан бол би энд яг одоо ийм юм үзүүлж байгаа. Гişиг юм. Numerology number of 2026. За бас бэд юм билээ заяа. 2 дээр 0-ыг 2-ыг нэмээ 6-ыг нэмэх юм уу? Зүгээр энийг би зүгээр ChatGPT-гээс асуусан байхгүй юу? What's my numerology number of 2026 гингүүтээ тэд оны тэдэн сарын тэдэн төрсөн гэдэг ингэ явуулсан байхгүй юу? Тэнгүүт миний шууд төрсөн өдрийг 2026 ч угаасаа 10 гэсэн тоо байхгүй юу? Тэгэхээр number 1 гэсэн үг байхгүй юу? 10 гэдэг ч угаасаа 1 0-гийн тооцохгүй 1. Тэнгүүтээ birth month-а бас day дээр нэмчин 6 дээр 1 6 дээр 19 дээр ингээд минийх 7 байсан. Тэгээ минийх 8 болсон. My personal year number is 8 in 2026. Одоо яа гэсэн үг тэр 8-аараа. Тэгэл this is a power, money and achievement year. Үнэхээр strong focus on finances, income, investments, material stability. За чи бүр алах нэ. Тэр 8 байх гэдэг. Тэгээ бүр надад бүр сар-сараар нь гаргаж өгсөн заа бүр. Би бас сансруу Instagram дээр явж байгаа нөгөө хятад зурхаа бас уншаад ядраатай бүгднийг нь хольж уншаад хятад зур одоо чинийх чинь нохоо жил одоо морь жил гарах гэж байгаа шүү дээ тий. Тэгээд морь жилдээ нохоо жилдэнгүүд гэсэн юм байсан. Тэгээ бас алнаа л хийжлээ. Мэдгүй ер нь муу юм харуулдаг. Ер нь муу юм харуулдаг баха. Би бас тэгж бодсон шүү дээ. Ингээд бүх орд бүх юуны юмуд л ингээд хэвээ энэ жил тийм юм болно. Тэгээд ингээд та бүр ингээд үнэхээр ингээд амар олон молно гэл ингэж мэддэг тий. Харин тий. Гэтэ хин нэгний хувьд муу жил байна үсттэй. Байх л байлгүй. Байх л байлгүй. Тэгэл муутай сайнтай айл айл нь л байх бах тий. Харин тэгэхээр нэг тийм бас нэг итгэхгүй. Тэгэл авахыг аваад хаях нь хаяал.
Тэгээ урам зориг өгөөд нэг юм мотивац өгж ивэл тэр мотивацаараа юм хийх бас гоё штэ тий. Тийм тэр мотивацаараа ер нь бол яваал болгондоо. За тийм байна бидний 2026 би энэ жилийнхаа resolution-ыг бичсэн. Resolution уу эсвэл revolution уу manifestation уу resolution чинь зорилго гэх юм уу? Эсвэл resolution чи ер нь юу гэсэн утгатай вэ? Тэрс толгой ажиллахаа болцсон тийм. Мяа англи хэлтэй байд чинь. Тийм. Resolution чинь юу штэ? Яг энэсийг хасаараас энэ. Resolution чинь биш байхгүй юу? Биш. Нэгтрэл байхгүй юу? Тийм байна. Нэгтрэл. Тогтоол гэж минийх дээр. Нэгтрэл заяа. Нэгтрэл. Зорилго чинь бэ? New Year's resolution гэдэг штэ гэхдээ. Тогтоол гэдэг нь одоо statement гэдэгтэй адилхан утгатай юм шүү resolution. Яг New Year goals гэх юм уу? Goals байж болж байна. Resolution гэхээр утганы хувьд би одоо ийм юм зорж ин биш. Би ингэнэ manifestation-тэйгээ илүү ойрхон юм шүү. Би ингэн гэж би тогтоож байна. Ингээд хууль гаргаж байгаа юм шиг. Гэж би ойлгосон шүү. За New Year's resolution. She kept her resolution not to see Anne anymore. Гэж жишээнүүд дэрдэг чинь гэж. A successful resolution to the problem. Нэ тэр гинэ. За goal whatever заяа. За whatever. Okay. Tell me. За би body mind money career education гэд хуваасан байхгүй юу? Wow. Тэгээ body wise мэдээж тэл ирүүл мэрүүл дараараа. Гэтэ би яг ингээ specific бич гэж үзсэн. 7 хоног болгон сэлнэ. Wow, хаач яах вэ? 220-д байж болж гин, Шангрилад байж болж гин. Ойрхон. Аль нь алхах дистанцэд. Тэгээд йога өглөө болгон юм уу нэг өдөр халгасаад йог хийнэ. Өөрөөр хэлбэл 7-нд 3-аас 4 удаа. 3-аас 7 удаа байж болж гин. Хэрвээ өдөр болгон хийж чадна гэвэл. Damn, гэртээ чинь. За. No drinking sobriety гэж. Yes. Тэгээс би sober 365 гэдэг аппликейшн татсан заяа. Wow. Тэгээ одоо I'm 7 weeks sober гэж. 7 days sober тий. Одоо ийм. Nice. За одоохондоо хахад 7 хоног л байна л та. Хизээ ялагдах нь харж илээ. За ийм байна. Тэгээд seasonally би beauty салонд орё гэж бодож байгаа. Одоо саяны гоо сайхан. Тэгтээ уйлралтай нэг Lispa амар гоё. Lispa амар. Санал болгож байгаа юм тий? Би санал болгож байна. Lispa. За би Lispa дордог. Facebook-оор харъя заяа. Тэгээд гэдэг чинь жилдээ 4 удаа л гэсэн үг. Manageable тий? Тэгээд cook more. Nice. Илүү өөрөө гэртээ өөртөө хоол хийж гэх юм бол мэдээж ирүүл ах гэж бодоод. Гоё шүү. Яг өдөр болгон би хоол хийж чадахгүйгээ мэдж байгаа учраас илүү их хоол хийя гэдэг л зорилго тавьсан. За mind заяа. Read more. Илүү их уншихыг хичээж байна. Тэгээд унших нь би ч ном уншихыг амар их цаг ордог гэж боддог байхгүй юу? Өөр ямар ч юм хийх боломжгүй. Тэгэхээр ингээд цаг зарцуулна л гэсэн үг гэж бодож байгаа. 20 минут унших болно шүү дээ. Тийм өдөрт 30 минут уншихад жилдээ 10 ном дуусгадаг гэдэг юм. Тэгээд дундаж зантай ном ч юм уу тий. Чи ном уншиж чаддаггүй тий. Аюу сан чаддаггүй шүү. Би 10 жилдээ ном уншдаг байсан. Би зөндөө ном уншдаг байсан ахгүй. Хүүхдийн орс хэл мэл дээр ингээ funny юм англи хэл мэдрэлээр Twilight сураа уншаад ер нь англи амар сайн болж байсан ахгүй. Одоо ингээ ном унших гэхээр заяа төвлөрөхгүй байна уу? Юурөөсөө төвлөрдөггүй би. Би ингээ ном уншиж байхдаа заяа fuck. За sorry. Ингээд ном уншиж штэ. Уншиж байгаа хэрнээ би дотор шал өөр юм бодож байгаа. Шал өөр юм бодож байхдаа энэ ямар тэнийг юм бэ? Би дахиад энэ хэсгийг алгасан. Энэ хэсгийг ойлгосон удаа дахиад энийг дахиад энэс уншиж игээд дахиад эхнээс нь уншиж байгаа л
дахиад дундуур шал өөр юм бодсон байдаг. Харин тийм. Тэгээ эн чинь ADHD юм билээ шүү дээ. Дээрээс нь бид нар нөгөө айгүй олон юм зэрэг хийгээ сургацсан тархиа би бол тэгэж бодож байна. Өөрийгөө кино үзэж байхдаа хажуугаар нь би дандаа ажил хийдэг. Яг ингээ кино ингээд 100% дэлгэцэн хараа сууж үзэх. Бараг болцсон юм шиг үлээ. Дандаа хажуугаар нь өөр юм хийж киногоо үздэг. Тэгээ подкаст сонсож байхдаа дандаа хажуугаар нь өөр юм хийн. Хөгжим сонсож байхдаа дандаа өөр юм хийн. Хүний тарих тэгэхээр бүр амар хөгжилж байгаа юм тий. Зэрэг ингээ ажиллаад тэгээд өөр юм бодоод сурцсан. Тэгээ яг киногоо ч ойлгосон юм уу мэдэхгүй тэг эсхийгэл өнгөрчтэй. Дараа нь эргээд ингээд энэ дээр юу гарлаа? Ийм болсон юм уу энэ гэж бодчиход. Йоо яг. Тэгээд ном уншихаар миний тарих ингээд автоматар хажуугаар нь өөр юм хийх гээд ингээд хичээгээд байгаа юм шиг. Рекордод гарсан маа. Санагдаад бидэг болцсон байлээ. Тэг ингээд уцаа хармаарч юм шиг. Тэгээ ном болохоор яг 100% номондоо л төвлөрүүлж чаддаг ганцхан медиум юм байлээ шүү дээ, тий. Зэрэг өөр юу байхгүй. Яг ингээд ном руугаа харна, би номоо уншина, өөр ямар ч юм хийх боломжгүй. Зарим хүмүүс хөгжим сонсдог юм байлээ. Гэхдээ тэгэхээр амар их бясалгал болох юм байна гэж би бодсон. Тэгээ төвлөрөх чадвартай, буцаад төвлөрөх чадвартай болъё гэж бодоод илүү их ном уншия гэж зорж байгаа. Би миний нодлонгийн resolution ч gold ч гэсэн байсан. Тэгээ арай илүү уншсан хөрхи би энэ жил 2 ном дуусгасан. 2хан ном гэхдээ яах вэ? Яа тэрний өмнөх жил би нэг ч ном дуусгаагүй. Тэгэхээр би нэг 5 6 ном эхлүүлээд тэгэл хайцсан ба. Би зэрэг ингээ эхлүүлдэг за. Хоосын харилцааны ном, хүүхдийн хөгжлийн ном тэгэл тийм янз бүрийн номнууд эхлүүлт юм аа. Гайгүй явдیں۔ Тэгэл дундаас нь уйдаал тэгэл мартчихдаг. Тийм хувь хүний хөгжлийн ном угаасаа уйдгартай юм билий. Уран зохиолын ном л уншиж чадах юм билий би бол. Харин уран зохиолын ном ойрд уншаагүй би бүр 10 жилээс хойш баг уншаагүй хаа. Би нэг айгүй гой нэмгэн ном аваад тэр дуусгасан байхгүй би баг 2 3 өдрийн дотор дуусгасан. Ном нь өөрөө бас сонирхолтой байх хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээ тэр гой ном байсан. Nice. За дараагийнх нь Less Desperate with Love гэсэн. Одоо би ингээл амар хичээгээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хайр олохгүй л. Яг би тэрийг энэ илэрхийлдэггүй л те. Дотроо гэхдээ би ингээ хүн таалагдах гал ингээд нэг юм тийм байгаад байгаа юм шиг санагдаад байдیں۔ Надаа. Тэг нэг юм desperate байгаа юм шиг. Тикгээд байгаа. Clock is ticking те. Тийм нэг юм яараал ингээл тэг whatever гэ тийм хандлагатай болёо. Тэгээд ингээ шаард ирэх ёстой бол ирнэ үз whatever гэсэн. Тэгээд 3 дахь юм нь less envy гэсэн. Хүнд ер нь баг атаархыг. Нэг амарч атаархад баларцсан юм байхгүй л те. Гэтэ ингээд хүмүүсийг харахад дандаа өөртөөгөө харьцуулаад за энэ ингээд ингэж яхад би ингэсэнгүү гэдэг ч юм уу. Дотроо айгүй тэгдэм бэлээ. Тэрийг бас болъё гэж бодож байгаа. Тэгээ тэрнийг анзаарсан ч амар зүв биш те. Тийм ингээ илэрхийлдэггүй энэ хоёрыг би гэтээ дотроо бол ингээл байнгал за энэ ингэж юм чинь би бас ингэх юм байна да гэл. Нэг тийм бага ямиг намаарч юм уу те. Нэг тийм юутай байт юм бэлээ. Тэг үзий янталтаар бол биш. Зүгээр би ч гэсэн ийм юмтай баймаар байна гэдэг ч юм. Тиймэрхүү байдлаар. За тэрийг багасгах гэдэг гоолтай. За мөнгө. We all want money this year. Мөнгө хүсье. Бид бүгд мөнгийг хүсэж байгаа. Энд байшинд байгаа бүхэн мөнгийг хүсэж байгаа. Тэгэж. Энэ байшинд байгаа хүмүүс угаасаа мөнгөтэй баха. За энэ байшинд магадгүй яг манай нэг давхрынхан гэж. Бизнес хийж байгаа хүмүүс нөө. Тэгээд энийг бол яг уу би нэг хуваалцахгүй байчи дандаа ажилтай холбоотой юмнууд. За карьерийг би мөнгнөөс салгацсан. Карьер гэдэг чинь заавал мөнгөтэй холбоотой байх албагүй гэж бодоод. Тэгээд боловсрал гэ /education гэсэн. Тэгээд ямар ч одоо байгаа ажлаа амжилттай дуусгах. IELTS-ийн тест өгөх. Би үзээгүй. Yes. IELTS-ийнхаа сургалтанд сууж үзье. Тэгээд university-д apply хийн. Хэрвээ Shevning маань failдчихвэл тэгээд жил би гадаадд сурч мастрынхаа зэргийг авнаа. Наа чи амар гой зорилго байна. Би наадах чинь амар дэмжиж байна. Ийм л наадах чинь хөхүүлэн дэмжиж байна. За сайн хөх. Тэг мэрсэн зэрэгээ сунгах гэд. Ингээд амар за. Боломжийн хийж болохоор юм зорилгоо тавьсан. Одоо дараа жилийнхээ харанда. Нууч. Нөөц дээр бичсэн маа. Нөөц дээр бичсэн. Тэгэхгүй бол бичлэг дээр ярихаар би дараа нь олж сонсон гэж байхгүй юм билий. Энэ нөөтөө
Тэгээд локлч юм тий. Би яг нүг хүслүүд гэх юм уу яг 12 хүсэл бичсэн байгаа. За. Зүгээр л яг одоо тийм байхыг хүсэж юм байхыг ийм баймаар байна. Үгүй ийм баймаар байна биш. Би ийм байна. Ингэсэн байна гэсэн тийм юмар л 12 ширхэг яг 12 сардаа зориулаад 12 ширхэг бичсэн байгаа. Наа чи бас гоё юм биш. Тий. Тэгэж бичсэн. Тэгээд яг чинийх дээр sobriety нэр бол яг минийх гайгүй. Хоол хийх мих бас гайгүй юм. Тэгээд угаасаа хийдэг юмнууд чинь би тэгтээ бейкинг гоё хиймээр байгаа. Бейкингээ гоё сайжруулалт хий. Тэгээ надад read more гэдэг чинь бас айгүй гоё юм. Тийм. Тэгээ mind body and soul. Тэр мөр одоо soul гэж бичээг юм шүү дээ. Нэг сүнслэг биш дээ гэж. Хамаагүй сүнс нь яах вэ? Гэтэ наад энэ бүхэн чинь яг чиний сүнс чинь л хүсэж байгаа юм шүү дээ. Тийм нийлээ тэнцүү сүнс. Тийм. Тэгээ гоё пилатес энертэй бас ямар байна. Пилатес ер нь хандд хамгийн таалагдсан. Тэгсэн дасгалуудаас. Жим гоё хувьд гоё. Гэтэ пилатест яваад маргааш нь яг жимд явсан юм шиг хүндүрэлдэг байхгүй яг адилхан. Тэгэхээр миний хувьд баг пилатес нь бас адилхан л гоё юм байна гэж би бодсон. Тэгээ ер нь бас гэртээ home workout kettlebell мэлтэй гоё ингээл workout хийж мэгээл гоё байвал гоё юм байна гэж бодсон. Тэгээд ер нь тэг хүүхдүүд эрүүл сарвал хийвэл тэгэл одоо хангалттай дөө болно. Эрүүл сарвал байх. Тий. Happy байх тий. Mentally тайван жаргалтай тийм гоё их чирнэл тэгэл зориг дөө. Оо тий. Стилээ олох юм биш үү? Миний бас нэг юу? Стилээ олох бүр яг ингээд yes энэ юм байна. Яг одоо тий энэ жил яг сэнээр яг ийм л юм байна. Гэдэг тийм стилээ яг болохгүй бол Тэ олоогүй юм шиг санагдаад байгаа юм уу? Олоогүй юм шиг санагдаад байгаа шүү дээ. Стил. Чамд ямар санагдав? Чиний стил үү? Надад олцсон юм шиг санагдаад байдаг шүү дээ. Чинийхэн ингийн clean даруухан юм шүү. Clean гэдэг би mob wife болмоор байна гэж. Тэр чин 70s chick mob wife имэдүүлээ. Барын арсан ийм том ийм шүүп мөвтэй тийм ийм шпилкитэй ингээд нөгөө нарийнхан үсхийтэй гутал мотал. Тэгээд ийм бариун ийм хар палаач. Тийм бариун хав пар палаач тэгснэ уруулны ийм хүрээтэй хар шилтэй. Гэтэ хар шил нарийнхан байх хэвээр. Тий. Йоо. Би тэгээ явж ивэл амар гоё яана. Тэгвэл чи шинээр хувцснуудаа дандаа тэгж сонгох хэрэгтэй юм шүү. Тий, тэгээ сонгох хэрэгтэй. Тэнгүүд тийм хувцсан дээр би гоё биетэй байх хэрэгтэй байгаа байхгүй. Яалтчгүй. Yeah. Yes and no. Yeah, yes and no. Yeah. Чи гоё л биетэй штэ. Чамд одоо чиний бие чинь яг за энийг ингээл орчилчи. Давхар хийчихээ. Би юм байна. Бөхсөл байна уу те. Би бас бөхсгүй л яг бөхстэй л те бөхсөн дээрээ сууж ийн одоо. Гэхдээ хавтгай. Яа би ингээд миний яг фид хаяа эрэгтэй үнийг шиг болсон байж та. Битүү хүүхнүүд гоё хүүхнүүд гарч ирэл бүр ингээл тэр гоё гадаад хүүхнүүдийг хараад ингээл шүл сурсаал ингээл ямар гоё юм бэ гэж бүр тийм болсон байж та. Тэгснэ гинт харангуудаа би одоо арай эрэгтэй хүн шүү гэж бодож тэр. Нэг тийм рил охин байд юм аа нэг гадаад охин заа бүр ингээд ийм алтлаг эсвэл бол ийм бүр ийм мөнгөлөг ийм нэг бүр ийм арс шиг ингээ ямар юм битээ нэг ийм нэг латекс үү? Латекс биш ээ бүр ийм нэг ийм ингээ ийм дэрвэгддэг ийм хувцас мөсчдөг заяа. Тэр нь ингээ бүр бөөн пластик ийм нэг юм жижигэн юм нэг юм мөнгөлөг юм уустай. Тэр нэг явангууд ингээ гэдэг за. Тэгээ ингээ араас нь яг бичсэн заяа бүкс нь мөр ингээ амар ондгор гоё бүкстэй за. Тэр бүксэн дээр нь тэр ингээ палаж нь ингээл дээш нь доош нь ингээл тэгснэ хоёр бүкснийхэн дундуур нь ингэж орж мораад заагаа. Тэгээ тэрнийг ингээ араас нь ингээ бичсэн байгаа байхгүй slow motion. Тэгэл бүр ингээл oh my god яа юм бэ гэж би бүр дотроо бүр ингээл тэгэл ингээл гоё бүжгэлж байгаа эмэгтэйчүүдийн видео мэд үзэх амар дуртай шүү дээ ингээ гоё бүжгэлдэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэр мөрний хараал. Тэгэл өөрийгөө талентч хараал дөрөөж бүжгэлээ. Дөрөөж бүжгэлдэг нэг сонин яагаад болохгүй гэж. Нэг
Тэгсэн яг ч тэр Instagram дээр авахт шиг болдгоо. Гэтэ whatever за. Тийм эмгтчүүд үнэхээр гоё шүү. Би бас харж саадаг гэж. Дуусна. Гоё эмгтэн хүн ямар ч хүнд гоё эмгтэн хүн. Харин тий эрэгтэй нөө эмгтэй нөө ямар ч эмгтэй ямар ч хүнд гоё л эмгтэй хүн байдаг тий. Гоё эрэгтэй хүн бол заримдаа би хараад ингээд амар эвгүй мэдрэмж төрөөд. He's too гоё. Яг юм эрэгтэй thirst trap-д бас байдаг шүү дээ тий. Ингээд уралмаа янз бүр болгоол тий ингээд амар царайлаг зөө. Тэгээд тасархаа бие мийтэй тий. Гэтэ ингээд харахад айгүй тийм эвгүй тий нэг санаа. Тухгүй санагдаад байдаг шүү дээ. Яах гээд байгаа юм бэ? Хүчтэй байгаа юм шиг санагдаад. Тэгээд зүгээр нэг юм нормал харагддаг эрэгтэй хүн айгүй attractive харагддаг ч юм уу. Эсвэл баг царай муутай гэж тооцогдож болохоор категори руу ордог эрэгтэй гоё харагдаад байт юм аа. Амар сонин яагаад вэ? Надад тэр CrossFit-ийн залуучууд амар гоё харагдсан шүү дээ. Hyrox гэдэг нь шүү дээ. Монгол юм уу? Гадаад үү? 976 CrossFit гэдэг яг байдаг л та. Гэтэ яг гадаад ер нь дэлхийд даяараа Hyrox гэдэг ийм төрөл юм байлээ. Тэгээ тэр нь болохоор бүр ингээд төрөл бүрийн атлетик тэгээ хүчний тэгээ ингээд бүх төрлийн юм ингэж яадаг. Тэгээ тийм залуучууд бүр амар гоё юм бэл. Тэгсэн чинь нэг тийм хэлсэн за юм ихнэр нь ингээд нөхрөө бичиж байгаа. Манай нөхөр намайг Hyrox дээр ирээд дэмжээрэй гэсэн юм аа. Тэгээ би ирчлээ гэсэн бичлэг за. Тэгсэн чинь бүр амар гоё залуучууд гүйж байгаа. За бүр ингээд амар гоё битээ бүр ингээд бүр төгс гоё битээ амар олон залуучууд гүйгээл тэгэл дунд тэгснэ I don't know where my husband is. Тэр дунд нь яг бас байгаа. Гэхдээ яг ингээд барай-марандаа ирж байгаа гүйж байгаа залуучууд бүр бүгдээрээ ингээд нүцгэн дээгүүрээ заяа ингээд юм нүцгэн яг гүйж яадаг зарим мактай зарим нүцгэн тэгээд гүнгүүтээ дунд нь ингээд нөгөө хүчний юм түлхэж мүлхдэг юм тасал хийгээл дунд нь дараа нь ингээд юм сүнэж мэнэдэг тасал хийж юм хом дээр ингээд авирж янз бүр юм хийгээд байдаг шүү дээ. Янз бүр юм хийдэг тийм Hyrox гэх тийм юм билээ л те. Тэр амар гоё юм л. Тиймэрхүү хүмүүс чинь тиймэр амар гоё харагдав. Физикал 100 муу эднэрт амар сайн оролцдог байсан. Тэ амар одоо амати илүү атоми илүү амати. Тэр чин кроссфитер шүү дээ. Амар биетэй бас. Тэгээ бүх төрлийн юмд айгүй эвсэлтэй. Бүгдийг нь бараг хийдэг. Тийм эрэгтэй хүмүүс яг тийм юм сонсч ивэл эрэгтэй хүмүүс бас тиймд яваарай. Яа. Кроссфит гэхтээс амар ядардаг баха. Амар ядардаг бахттай амар гоё хаа. High intensity ой. I'm a Pilates girl. I'm a yoga girl. Ер нь бол хөвччихэвэл зүгээр. Юм кардио. Би бол кардиод бар амар дургу. Гүүж мөөхтэй юм хумд ингээд юм огцом авирах тэг хүнд юм өргөж мөргөх тиймэрхүү юм да ёо. Лайл. Чи бүр яг лайл fuck it гэж явхаар зэрэгтэй. Тий, би бол сайхан кефтэй нуруугаа нуглаа сууж чадвартай. Яа, тийм миний дасгал бол тийм л юм бэл. Тий. Юу лээ? Яа, resting child үлээ юу лээ? Resting child pose, baby pose. Тийм хийхээр амар гоё. Cat and cow, dog, cat хийчихэд, cow хийчихэд. Тэгээд dog хийчихэл, тагтаа хийчихэл. Тагтаа махтаа гоё тий. Амар гоё шүү. Сонголт хийгээл байж их нь happy. За тийм байна. Тэгээд бит хоёрын 2026 оны зорилгууд юм байна. Тэгээд амар 2026-ныхаа зорилгоодыг бас бичээрэй. Амар шалуу юм өнгөцхөн санагдчихэж магадгүй. Гэхдээ deep down бид нар тийм шалуу биш ээ. Тэг ингээ явсаар агаал анхаардаг л болчдөг юм байна. Гэх юм уу юу ч тайлбарламаар юм бит. Эсвэл надад амар хамаагүй байж байгаа тэгэл. Одоо бас хамаатай л болчлоо гэх юм уу. Харин хаяад гэхдээ энэ нь яг энэ амьдралын яг тоглоом юм болов. Тэгэд ялагдсан гэж юу? Ялагдсан байл хоёлаа явах уу? Яг энэ тоглоомын трикэнтэй ингээд яг ингэхгүй байх хэрэгтэй гэсэн чинь ойлаа тэгсэн. Нийгмийн стандартанд ялагдчих шиг боллоо. Одоо тэгээ нүүрэн нүгэ зүг хатгалгаас та. Damn girl. Танай яш нэрэ клипэн тоглосон байсан шүү дээ.
Тэгсэн штэ нэрээ. X6 үгүй юу лээ? Royal Heart X-ийн чи үргэлж гэдэг дууны клипэнд ээж тоглосон. Тэг би үзсэн. Тэг зохиол нь одоо нөхөр нөхцөн тийм зохиолохгүй юу? Тэг ингээ нөхрийнх нь сүнсэн ингээд одоо байгаад идэг гэх юм уу? Нэг тиймэрхүү утгатай. Тэг үзсэн чинь надад амар гонигтай байсан. Яг үхц юм шиг санагдав. Ээж чинь өөрт нь ямар байсан? Ээж өөрөө бол гайвуулах шиг байсан шүү дээ. Тэнх амар хүн дээр тусгаж аваагүй юм шиг гэлээ. Гэхдээ жүжиглэлт нь бол амар сайн байсан. Амар сайн байсан тий. Би бүр гайхсан шүү дээ. Амар лаа ингэж мэнгээл. Яг юм гониглж байгаа, юм гашуудж байгаа царай мэрэ гаргаж маргаад пүү маа дай юу гэж хэлсэн. Тийм. Тэгээд нөгөө blindfold хамтлагийн Gunstaxix гэдэг нөгөө нэг инстаграмтай залуу байдаг шүү дээ. Манай подкастын зочноор орчихсан. Яна нэрийг мартчихлаа хэм блэ? Уучлаарай би ч гэсэн мартсан байна. Би яг Gunstaxix гэдгээр нь л мэднэ гэж. Тийм тэр залуугийн хийсэн. Тийм. Ярьжсэн шүү дээ би клип хийдгээ гэд. Тийм. Тийм баа шүү. Тийм. Танад үзээрэй. Дуунаас айгуу тийм гонигтай юм байна лээ угаасаа. Тэгээд надад айгуу гой санагдсан. Тэгээд ээжийг бас авч тоглуулсанд баярлаа. Баярлаа. Манай ажил ингээд таймлигаар цагаа бүртгэдэг болсон. Тэгсэн чинь би гарсан цагаа оруулахыг мартчих. Одоо ингээд ажиллаа засалсан юм шиг харагддаг юм аа. Одоо л оруулахгүй. Юу яах хэвтэй юм бэлээ? Юу гэдэг лээ? Яг ийм радиуст нь байд юм бэлээ. Локейшн хардаг. Шууд ингээд орон дотроос би очсон гэж болохгүй. Яг тэр ажил дээр ингээд радиусанд нь орж иж цаг бүртгэдэг. Одоо чи буцаж очоод би ажилласаа гарсан гэд тэгстэй юм бэлээ. Чин бааз. Одоо юун дээр байгаа? Хотын тавтах. За тэгээд энэ жил номи маань Shivning-д яах вэ? Чи юу хийж байна? Би expectation-ээ хүлээлттэй бол маш бага байлгаж байгаа. Тэггүй бол яачих واخ гэж удаад. Шаналчих واخ гэж удаад. Тэгэхээр баг толгоон дотроо би бүтээгүй л гэж бодож байгаа. Бүтээгүй бол би дараа нь яах вэ гэдэг юмнуудаа ер нь бодож байгаа. План B-нүүдээ тий. Тийм. Өөр сургууль бүртгүүлэх гэдэг ч юм уу. За би цагаа бүртгүүлэх юм марцсан байна гэж бичээд хий. Гоё. I think this ижил гоё ах баха. Би өөр нь гоё ан гэж бодож байгаа. Тийм гоё байна гэж бодвол бас гоё байж болох бах тий. Бусад жилүүдээс хамаагүй өөр байгаа шүү дээ. Нэг тийм өөр нэг гоё байх юм шиг санагдал байна. Яа. Би хумсаа юм гоё болгосон. Уламжлалт будаг минь. Яг нөгөө сувд шиг харагдаж байна. Би ингэж бодуулах дуртай юм л. Тийм дандаа юм. Өчтөө чи ургуулдаг болсон юм уу? That's шилэн хумс baby. Тийм үү. It's not your хумс. It's not mine. Тийм үү. Хөрх юм биш. Тэг чиний юм шиг харагдаж байна. Дан чи амар perfect хэлбэртэй байсан юм аа. Yeah girl. Амар хөрх хэлбэр байна. Yeah girl. Энд эвгүй байна уу? Эвгүй байдг уу? Үгүй. Салах гэдэг юм шиг санагдаж магадгүй юу? Зүгээр. Тэгээд нэг инээдтэй миний баг 7 уур 3-нд баг чигчийн уурны хумснууд дараад байгаа гэж. Хүмүүс ч бүр амар том хумстай юм биш үү? Би амар том хумстай ш. Миний эрхээ уран бүр амар том шүү дээ. Энд нь хэр орчиж. Ээж үү? Тийм байна. Ер нь толин гоё том юм байна. Хүмүүсийн толин аяга гоё том байт юм бэлээ. Минийх тийм биш юм бэлээ. Тэгээд яг хоо ингэчгээр амар байт юм аа. Тэгэл энэ ингээл уургаал. Тэгэл би урдаас нь жоохон ингээл хуураад шмуураад эсвэл бол шууд хумсны утгаар так авчтай. Би бүр тисгүй сая хуулаад тэгээд ингээ хумс нэг юм болчдөг шүү дээ. Жээлийг харин хуулаад идэх байхгүй юу? Харин би хуулаа хийсэн. Энийг хуулдаг байхгүй юу? Тийм үү? Яагаад? Яаж уулгын энэ авахгүй юм байгаа юм чи? Авахгүй шүү дээ. Тэгэхээр хуулыг гэсэн ч хуулагдахгүй болохоор юм байна те. Яа. Тэр гайгаж. Тэ наачаад будт юм байна те дараа. Тэ наачаа тэгээ будна. Наачингууд ингээд амар урт хумстай. Би баг ийм урт хумс. Би баг энэс нь баг ийм хийг авахуулаад ийм болж байгаа юм чи. Чи тийм уртаар нэг байж үзээч. Йоо. Тэгээ уцаараа яах юм бэ те. Баг нөгөө хурууныхаа энэ дээдлийнх нь ясаар баг ингээд байгаа юм уу хаашаа баг тийм шүү дээ хүмүүс. Тэ нөгөө лаадтай монголгож чаддгүй.
хумсан тулаад. Тийм шүү дээ. Тэгээ одоо эрхийн уруугаараа ингэж зангуулдаг штэ. Тэнгүүд энэ эрхийн уруу амар урт юмстай болчингууд хүрдгүн билээ бүр. Тэгээ дандаа хажуу талаар нь ингэж. Хүмүүс тэгтээ очин болоод ингээд дотор нь юм ивээд ингээ онгойлгочтой билээ штэ. Амар урт юмстай охтууд. За. Тийм байна. Бид хоёрын энэ жил бол нэг тиймэрхүү. Шинэ жилийн дугаараа үзсэн үү манайхаа? Чи шинэ жилийн дугаараа харсан уу? Харсан. Гэтэ үддөөс л үзээгүй. Чи ихлээр харсан уу? Ер нь ингээд эвлүүлгийг би ингэж хийсэн шүү дээ. Нэг дундаас нь эхлээс нь ингээд бүгдийн нэг хүнийг яг нэг юу биш. Яг дунд нь ингээд ихний одоо инхчин мөхч хоёр инхчин хин хоёр ингээд ярьж ангууд. Биш. Хийнэр ярьж ангууд дараагийнхаар нь хосоо ин хоёрыг сайн уу гэж оруулж борлоо. Яг дундаас нь ингээд таслаад оруулсахгүй. Тэгж орлохоор айгуу гоё ясан. Тэг хүмүүст амар таалагдсан. Хүмүүс нэм ингээд гоё болсон байна гэж хэлсэн мэйл л дээ. Ашгүй дээ. Тийм тэгээд эдитинг нь би тэгжээс ахгүй. Яг нэг хоёр хүнээ шууд бүгдийг нь ярьж дуусгах биш. Бүгдийнх нь ихний хэсгүүдийг ингэж катлж ингэж аваад тэгээд дараа нь захиануудыг нь бүгднийг таг гэд тэг хамгийн сүүлд нь хоёлаа нэг бас нэг адилхан асуулт асуусан шүү дээ. Дуусгаж агаад юу гэж бодож яаж ингээл тийм бүгдийг нь нэглүүлээ. Тэгээд бүгдийг нь тэгж яагаад тэгээ хамгийн сүүлд нь анар батаагуурыгаа оруулаад тэгээд хамгийн сүүлд нь бай гэж бүгдийг нь оруулсан. Nice. Тэр ер нь эдит нь миний хувьд тэр жил хийсэн хамгийн гоё эдит байгаа. Арай нэг юм эдитлэх боломжтой тий. Боломжтой. Тий. Тэгээд харин хүүхдэд сайхан унтчих хоорн сайхан эдитлсэн шүү тэрнийг. Окей, nice. Амар надад хийж байхад амар гоё байсан. Хийж байгаа цэцтэй гоё ясан тий. Ингээд хүмүүсийн яриаг сонсоод өөрөө ярихгүй хажууд хараад сууч амар гоё юм билж бас. Тий. Манайхан ирж энэ бит хоёрын ярихыг сонсох гэж. Такстай. Үзэгчдтэй тий. Алга таш машаа хажууд нээж минэгээд бэж ивэл бас болж ийна. Тий. Тэгээ тэр нөгөө хиний концептын юу яагаад болцсон? Нөгөө хоёлаа концептыг хаах хэрэгтэй болохоор тэгээ нөгөө цаг нь орой болчоор эд нөгөө одоо юу гэмт орлого олдог үеэр нь одоо өнөөдөр маргааш шиш хамгийн их орлого олдог үе шүү дээ тий 4-5 дахь. Тэгээ яг 6 цагаас онгож монгодог. Одоо баарны хэсэг гэх юм уу. Тэнгүүд жоохон тохиромжгүй байгаад байгаа юм шиг үл. Өглөөгөр байвал зүгээр гэсэн. Нэг хүн бахтай үеэр нь. Одоо хүн хөдөлгөөн ихтэй тэгээ хаахад аюу хэцүү. Гэт болцсон. Гэтэ ямар ч байсан чи өглөөгөр хот үсттэй. Удлаа үсттэй. Өглөөгөр болов шүү дээ. Би л 2 дахь 4 дахь өглөө л худлаа. 5 дахь өглөө болох юм байна те. Тий. Окей. Болохгүй л дараа 7 хоногт ярьж байгаа л тэгээ болохгүй л тэрлээ. Би явлаа бай. Тийш дээ хийж явуулээ. Нэгтгэд явлаа. Тийм үү. Тэгвэл бүр худлаалж байгаа юм шүү. За яах вэ? Өөртөө яагаад өмчтэгт. The birthday week нь болж байгаа. 1 жилийн яваа тэмдэглэж байгаа. Тэгээд 7 хоногийн турш тэмдэглэнэ гэсэн. Тэрнийх нь одоо нэг хэсэг нь болж байгаа юм гээд хийгээд гисэн. Тэгээд таньдаг хүн ажилладаг болохоор бэкгүй юу? Бэк тийм. Бэкгүй бэк шүү дээ. Тийм байна. За чи тэгвэл тэгээ гоё яваад борлоод ирэх нь шүү дээ. Яа. Нар салхинд. Яа. Манай аав ичээр Вьетнамд байгаа. Ямар гоё юм тийм. Амар гоё үлээ. Бөргөл явсан юм уу? Бөргөл яваг. Яаж аав нь хоёулаа л юм уу? Тий. Тэр хоёр чинь бид хоёрыг хайж яваад одоо олон жил болж байна өө. Бид хоёр чинь хөгшрөө. Хоёр тэгэд өөрснөө мөнгө зөнгөө даагаад өөрснөө явчих болох юм шүү бас. Болно. Гэтэ аав ээжтэй явахаар ингээд бас одоо баллаа онцгүй юм аа гэхгүй юу? Тийм үү. Тий. Яг өөрөөхөө л ямар. Би ч тэгэл явчихдаг юм л та хүсвэл. Нэр манайхыг бид хоёрыг гадаад явуулаад влог хийлгүүлэх компани байвал холбогдоорой. Тийм л сонирхож байгаа шүү те. Бид хоёр зүгээр яг визгүйгээр хятад матад мончинг явчаал ирээ. Тийм хятад явж болж байна. Өөр хаанах визгүй лээ. Тийм гоё тиймэрхүү газар гоё. Визгүй гоё газар мазар очиод. Гэтэ амархан виз гардаг. Тайван визгүй шиг санагдах юм. Юу лээ? Яадаг үлээ. Чи Тайван явах таажсэн. Санахгүй байх юм. Тайван амар гоё юм л шүү.
Тайван явж болж чинь. Гэтэ хятад бол амар том болохоор нэрээ үзээгүй зөндөө гой газрууд байгаа хаа. Цагаан ярим магаа ярим үзэлт. Yeah, why not? 300 дахь дугаар тэгээд тийм юм бэлгэлэх хүн байна уу гэж. Бүр бэлгөө. Бид хоёрын 300 дахь дугаарын бэлэг болгож бэлгэлэх хүн байна уу? 2 онгоцны тикет. Тийм дураараа нас тийм. Даварцсан энэ хоёр. Өөртөө юугээ батцсан. Create би resolution дээр нэг юм эт. Гинт юм санчлаа. Creative байх уу? Хевсээ хиймээр байна би. Хевсний ч нөгөө юу нь байгаа юу? Багч нь байгаа юу? Бага гэвтчихэл баг. Юу юм бол энэ нь? Body юм болов, mind юм болов? Money юм болов? Hobby гэх үү? Hobby. Creativity гэх үү? За mind нь оруулчих. Миний mind-д хэрэгтэй гэж магадгүй. Би гэхдээ нөгөө нэг англиар ярихгүй гэдэг юугаа бүрээр юусоо хийхгүй нэ тий. Англиар яриа л гэдэг нац. Stop it Сэндрэ. Stop it. Тэгж англиар хэлээд. Би өчтөр нэр материалист үзсэн шүү дээ. Тэрний ихний хагас нь хөөрхөн дараагийн хагас нь шал тэнэг байсан. Чи хэнийг сонгох байсан бэ? Педро Паскал. Of course тий. I don't know. Гэтэ яг хөө тэгээд Педро амар хайртай юм шиг байлээ тий. Тийм Педродо хайргүй, Крис Эванс хайртай байгаа. Хайртай байгаа нь байгаадаа л Крисийг сонгоч шүү болсон тий. Тийм тэгж л харуулдаг шиг байсан шүү. Тайр ялсан мөнгнөөс илүү л гэж би ойлгосон шүү. Тэр Педро Паскалын нэг хэсэг байсан шүү дээ. Би ингээ намхан байсан гээд. Тэр амар хөөрхөн байсан тий. Тэр бүр амар тэнэг байсан. Мэдхгүй нэг тэнэг санагдаа тэр нь юу болоод байна гэж бодсон. Гүй. Тэгтээ өндөр байх. Эрэгтэй хүний хувьд өндөр байх is like a girl хүн гой бүхстэй ах уу. Гिचгээд эрэгтэй хүн гой бүхстэй ахт бас адилхан. Эмэгтэй хүн хөөрхөн байхдаа баг дүүцхүүц хийж магадгүй хаа. Автоматар давуу тал болно гэж юм байна шүү дээ. Автоматар давуу тал болно. Өндөр байх нь. Нэрэ шүү. Надад тэр бүр ерөөсөө нөлөөлдөг шүү дээ. Би өөрөөсөө дандаа намхан хүмүүстэй байсан болохоор дандаа ч гэж ганц удаал юм байл та хөөрхий. Тэгээ надаас зөндөө намхан шүү дээ. Тэгээ надад ингээд ерөөсөө тэр хүн ой надаас намхан гэж би ерөөсөө бодож байгаагүй. Тэр хүний зан характер нь өөрийгөө өндөр болгочтой гэсэн. Харин тэгтээ most girls ер нь бол өндөр залуучууд гэсэн юм байна. Санаа. Яг тэрэн дээр жоохон яаж драматиклж яасан юм шиг санагдсан. Тэгээ нэх гоё кино бол байгаагүй. Надаа юу айгу таалагдсан. Ер нь зураг авалт тэр мөнгө айгу таалагдсан. Надад Дакото л амар таалагдсан. Тэр нэг Педро Паскалтай гэрт нь очиж нэг секс хийдэн штэ. Эхний 2 дахь 3 дахь болсон ч юм уу. Тэр үед өмсцэн байсан палажис талааж бүр амар гоё палаж байсан. Йоо. Зүр нэг барив палаж байсан мэт. Гү нэг юм доороо цацагтай. Тийм үү. Санаж байгаа юм байна уу? Би яг өчигдөр яг манай насаасыг цэвэр янзлж сантехникийн үнтэй хамт байхдаа үтсэн юм ааш. Тэгээ яг тэр хэсгээр нь заазаж байгаа скипчгээс яг сантехник жаах байж хаад тэгээ биний хажууд нэг юм нэг секс-мекстэй юм үзээд байгаад юм уу гэж жаа скипэлцэн. Тийм биз юм байна. Тэгвэл тэрний палаж гутал хоёр нь бүр амар гоё. Гутал нь амар гоё байсан. Бүр амар юм нарийнхаа үсгээтэй. Амар өндөр тийм гоё гутал байсан. Дүбэл. Тэр палаж нь хувцснууд нь палажнууд нь амар хөөрхөн. Хувцснууд нь амар гоё байсан юм байна тий. Оо ямар гоё палаж вэ бодоол үдээдсэн. Ямар гоё палаж вэ? Ямар гоё сүйт вэ гээл. Сүйтнүүд нь бас амар гоё. Амар гоё байсан. Тэгээд ер нь ингээд нэг юм Дакото өөрөө ер нь өмссөн юм айгу гоё болгох юм билээ тий. Тийм амар тийм цэвэрхэн хүн шиг цэвэрхэн одоо юу гэдэм бэ? Clean lookтэй. Өөрөө ингээд чолт молхон мангар хөөрхөн цохиж мөхцөн. Тий орилж морилдог болоо Дакото. Орилно гэдэг нь ууралж уу? Ууралж орилж ингэж галзуурдаг болоо. Би бол амьдрал дээр яг би бол ингээд харахаар ингээд ерөөсөө тэгдэггүй зүгээр л no it's just
Гэл ингээл нэг тийм юм ярьдаг хүн л баг тий. Ингээд ТV шоу ингээд нүн Дэвид Леттерман одоо юу гэдэг Jimmy Fallon энэ дээр орсон шүү дээ. Тийм ээ экстра биш юм байна. Экстра биш ингээл нэг ингээд yes на гэл ингээд ярьж байдаг тий. Аав нь ч үлээ ээж нь ч үлээ амар алдартай жүжигчин байдаг үстэй. Харин ээж нь л санагдаад байна. Өөрөөсөө 10 дүү шахуу хүнтэй үргэж байгаа юм л шүү. Damn girl. Really? Let me look it up. Аа тийш. Хин нөө Emma Chamberlain-ийн экстэй. Oh, damn girl. Тэтэс та хүү гоё юм битээ шүү. Гоё юм битээ те. Хиттэй юм бэ? Алиа да. Don't use Chrome please. No, thank you. Идтэй гэж. Chrome дандаа ингэж don't use Chrome. 89 оны 36 юм шүү дээ. Тийм, найз одоо үргэж байгаа залуу нь 23 тач үлээ. Thank girl. Нөхөр хөөгдөх юм уу? Үгүй хаа. Хүй. Крис Мартинтай үргэжсэн юм уу? Тийш дээ. What? Би юусэн мэдээгүй юм шүү дээ. Тэ нэг тийм serious юм ерөөсөө байдгүй юм шиг л шүү. Good for her. Нэг юу яагаад дагуулад идэх юм бэ те? Харин тийм би л Rumors дагуулаад ингээл яагаад идэггүй те? тийм л юм бэлээ. Сайн байна. Яста сайн охин байна. Matthew Hit гинэ. Мөн үү? Тийм артист нэм нь юу лээ? Role model лөө. За сайхан л юм ярьлаа гэж. Сайхан л хобацлаа гэж юу? Биш үү штэ. Matthew Hit чинь 38 тав байна гэж. No ийм guy. Юу лээ тавьц. Role model гээд дуучин guy, инди дуучин guy. Ийм guy. Бацсан байгаас тээ. Wow. Тэгээ Эмматай үргэлжлэх гэсэн байхгүй юу? Бүр Эммад зориулсан дуу муутай. Emma Chamberlain. За тэгээ та бүхэн минь хөмсг сормоосаа nail bar UB дээр очиж гоё болгоорой за. Nail bar-ын уянгаа хэвээр мундаг шүү. Амар funny юм яра хөвтөж яхад ингээд нийт юм яриад нийлгээд бүр ингээд алдар шүү цаа чинь. Оо би хомс ясан чинь нэ. Хомсны хэлбэрнүүд. Чинийх oval гэдэг хэлбэр юм байна. Эсвэл бадэм гинөө? Бэйдэм, бадэм. Мэдгүй. Бата хизээ юм зураг авалцсан. Найтрины хайлсан шоколадны зорчигчдын анхааралд элэг зүрхээ бэлдэж ирэх хэрэгтэй боллоо гэнэ. Хүй энэ содоо юу? Skinny Queen болсон ба шүү дээ. Наач нэ AI гинэ гэж. Oh my god. Яа, бүр яг ингэ зураг авалт хийцэн шиг харагдаж. Харин тийм би тэг амар турцсан байна гэж бодлоо шүү дээ. Үгүй гэхдээ содооч турцсан л та. Алей хараа та. Энэ дэр ихтэй бүр үгүй содоо ер нь турцсан. Тийм. За чин бүр амар турцсан. He's a fit. Содоо fit guy. Содоо fit. Йоо ямар инээдтэй юм бэ нэ. Чи одоо би бүр ялахаа байгаа юу да? Ялгаа болсон бэлээ. Энэ Батагийнхаас AI юм уу? Yes. Батагийнхаар сайн болчих тээ. Яг биш шүү дээ. Яа. Тэг малгаан жоо хуудлаар гэж байгаа. AI бичлэгүүд бүр амар л тий. Хөрх юм аа аав ээж бас family chat руу ингэж болохгүй нэ шүү миний хөөхтүүд болгоомжтой байгаарай гэж ингээл юм видео явуулж муулаад. Тэгсэн чинь тэр нэ AI юм уу? За энэ AI на. AI. Funny. Тийм л энэ да манайха.
Оо энэ Монгол юм уу? Би нэг цүнх хайгаад байгаа юм. Ятайхан цүнхтэй болох хэрэгтэй байна. Миний бүх юм ордог. Би ажил хог навших авч явах юм аа. Ханаас ямар цүнх хараад байгаа юм бэ? Энэ иймэрхүү ийм том цүнхтэй болохоор байхгүй. Гэтэ гоё харагддаг. Том мөртлөө профешнл харагддаг. Elegant харагддаг. Тийм үүргэвч үүрхээр нэг 10 жилийн хүүхд шиг харагдаад, оюутан шиг харагдаад. Харин би бас ойрд үүргэвч үүрмэргүй аа. Ер нь энэ жил би үүргэвчийг бай гэж хэлнэ. Гэтэ би гоё ноутбукээ бас гоё хийчдэг баймаар байна. Safely. Тийм. Тэг ингээд олон карматай байх хэрэгтэй юм байна бас. гэж бодсон. Би бол хизээч нэг юм гоё жижигхэн цүнхнүүд байдаг шүү дээ. Амшиг цүнхнүүд үү? Тийм. Яг утас ороод бараг дүүрчдэг. Утас уруул өнгөлөгч, төрөвч, vape нэг бах, тэний бэлгэвч. Тэгэл балаа нэг тал. Тэг 3 уруул өнгөлөгч. Тийм, сармасны бодог. Пудер. Яа. Тэг одоо энэ мэн шиг те. Яа. Би юм барьмаар л энэ. Гэтэ бүр амар практикл тхүү. Би бол юм барьмаар гэдэг гэж. Надад гэтээ бүр энийг барингуудаа хажуудаа төвд байхтай гэж. Оо яа. Навшаа тийш нийдэг. Энийг бариад тэгээ машин дотроо бүх юм нь байждаг. Ер нь тийм байдаг шүү. Би ч яг бас хумсаа яажсэн чинь амар гоё хүүхнүүд орж, амар гоё хүүхэн 2 хүүхэн орж ирээд бүр ингээ жижигхэн цүнхтэй. Тэгээд амар гоё шүүбтэй. Тэгээд амар нэмгээ трикота заа бүр ингээ хар өвлийн 3 9 ирж ахт чинь тэгсэн чинь тэгээ явчихсан. Тэгээл хараал за энэ яг машинтай гоё хүүхнээс байна гэж бод. Гаражаар дамжаал явчихдаг. Б1-ээс нэг давхарлаад дамжаал явчихдаг сайхан хүүхнүүд. That is the god. That is the god. Б1-ээс нэг болтол. Б1-ээс нэгийн хооронд л явна шүү манайха одоо гэсэн. Гутлан цэвэрх. Тий. Гутлан зүгээр л гаражны юун дээр явдаг тий. Хальсан дээр явдаг. Юу л угаацсан шалнаас угаацсан шал. Б1-ээс нэг манайха. 2026 2026-нд Б1-ээс нэг давхарлал явдаг болыг. Тэгээ нэг давхраасаа 36 давхар. Нэг давхраасаа нэг ямар ч сан 10-аас дээш давхарлал явна. Цонхоор богдуул харагддаг. Тим эмхтэйчүүд болохын төлөө манайха. За нэг тиймэрхүүтэй. Өөр сайхан юу яах вэ? Тэгээд би одоо эх 7 хоног явчаа. Тэгээд тэрний дараа нь хоног байх. 2 хоног явчаал тэгээд буцаал хүрээд ирнэ. Цагаан сар чинь 2 сар 18 метр гэсэн баха тий. Тийм байлээ. Би амар эрт болно гэж сонсоод байсан чинь бараг хятадын цагаан сартай нэг өдрийн зөрүүтэй болох юм байлээ. За хоёулынх нь энэ жилийн төлөвлөгөө. Подкастын хувьд. За подкастын нэр тийм. За подкастын хувьд бол ийм байгаа шүү манайхаа. За тэгэнгүүтээ би 29:30-нд хоёлаа нэг дугаар хийж юм байна. January 1 сарын 29:30 гэдэг. Чи шийдсэн арж гинөө. Yes. Let me see the shits, girl. Миний бүр application устчих. The shits in the shits are here. Энэ. Excuse me, 2026 он. Yeah. Тийм ээ, 2026 онд бид 1 сарын 9-нд 284 дахь дугаар 1 сарын 16 байхгүй шүү girl. За бэ 1 сарын 30-нд байна. За. Би засах юм байна. Шийдээ авсан татсан тийм. За 1 сарын 30-нд байна. Тэнгүүтээ 2 сарын 6-нд байна. 2 сарын 13-нд байна. It's Valentine's Day, тэ? Valentine's special. Valentine special хамтрал баг байгаа. Let's do some хамтрал shit, guys. Эцэг 1 сарын 16 байхгүй гэсэн үү? 1 сарын 16 байхгүй, 1 сарын 23 байхгүй. За тэгвэл эн чин дээш шилжих юм байна те. Окей. Тийм 1 сарын 30-нд л хийж байгаа. 1 сарын тийм байна. 1 сарын 23 бас байхгүй гэсэн үү? 23 бас байхгүй. За байхгүй. Яа. Delete that shit. За тэгэхээр энд чинь бүгдээ урагшлаад би ингэж бодсон юм. 300 дахь дугаараа 5 сарын 1-нд хийчихье гэж бодсон байхгүй юу? Тэгэхээр энд чинь худлаалах юм байна. 5 сарын дунд хүртэл явах юм. Үгүй 5 сарын 1 гэхэд гадаадаас хүмүүс ирэхгүй шүү дээ. Ирэхгүй бах те.
6 сарын 1-нд дуусгаад 6 сарын ихээр л ирэх байх гэж би бодож байна. 6 сарын 1-нд за хэдүүлээ ийм пол явуулъя. Яаж санал хураах вэ? Ер нь хэдний өдөр сүүлийн дугаараа хийх үү? Тэгээ сүүлийн дугаар маань болохоор бид хоёрын зорж байгаа бол степ арена. 2000 хүн цуглах хэрэгтэй байна. За, Уранган. Юу лээ? Корпорат хотел. Хамгийн надад тэр нөө Skywing Arena гэх гоё санагцсан. Тэр гоё байсан тий. Тэр Dately-ийн тэнцээ сая хийсэн мэт шүү дээ. Би тэрний харсан чинь Skywing хэдэн үнийнх юм бол надад жоохон жижигхэн санагцсан. Тийм. Бүр яг Step Arena-гаас жижиг л дээ. Корпорат ч 500 багт гэсэн санагдаж байна. Тий, корпорат бол том санагдаж байна. Яа, за корпоратив дүүргэн ч гэж байхгүй л тээ. Соёлын төвөргөө. За, эхний одоо тий драмын театр. За. Бодог зарж байгаа. За, тийм ээ, та бүхэндээ business woman. За, тийм манай л 360-ын нэг тохорт байгаа ш манайх. Chalkbait Mongolia. Надтай ингээд би ингээд хүмүүстэй харьцаараа амар гоё гэдэг чинь ингээд хүмүүс орж ирэл ингээд юм ярьж мараад ингээд би амар гоё гэдэг арайгаа чим. Би яг миний яг ихрийн ордны нэг юм баха. Амар экстраверт. Тийм л ахтай чи яг юм хүмүүстэй харилцах юугаа бас хангадаг. Нөхдөг. Яг тэгдэг шүү. За юун дээр зөкслөө манайхаа? Юун дээр зөкслөө? 1 сарын 30-нд дараагийн дугаар. Тийм. Тэгээ 2 сарын 6-нд дараагийн дугаар Yes, 2 сарын 13-нд дараагийн дугаар Yes, 2 сарын 20-нд дараагийн дугаар Yes, 27-нд дараагийн дугаар. Тэгээд ингэж бодсон юм. За цагаан сарын спешиалыг 20-нд хийчихээр өнгөрчгөөд Валентинаар хийчихээр давцчих гад. 20-нд хийх нь зөв юм байна те. За тэгээ 20-даа хийцгээе. Уус амралтын өдөр байсан баха. Окей, болж байна. За 20-нд болгочихъя. Тэгээд 3 сарыг заяо ингэж би бодсон. Найзуудын сар юм уу? Үгүй. Охтуудын сар юм уу? Эмэгтэйчүүдийн сар. Яг энэ нэрнүүд бол солигдож болно. Орж ирснээр ингээд бичсэн байгаа. Nice. Тэгээ дандаа зочинтой. Тэгтээ ингээ гоё эмэгтэй хүмүүс. Тийм Women's Month болгоё гэж би бодсон. Nice. За тэгээд 4 сард яг уу Жуна дээр бас нэг подкаст хийгээд өгөөч гэсэн нэг request байгаа. Тэгээ эдгээр бол ингээ өөрчлөгдөж болно. Яа. Тэгтээ ингээ дуусгаж байгаа гэж байгаа боловч ер нь бол 6 сар хүртэл үргэлжлэх байгаа шүү. Тэгээд цөөхөн дугаар үлдсэн 10 хэдэн дугаар. Гэхдээ 7 хоногоор нь бодохоор 10 хэдэн 7 хоног гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Guys, it's okay guys. Тийм. Одоо эн чинь 284 дахь дугаар. Тэгээ 85 86 Яа. Гоё шүү. гоё яана гэдэг. Тийм. Тэгээд манайхан тэгээд доор яг хизээ хийвэл гоё вэ те нөө нэг сүүлийн 300 дахь дугаар хаана үгүй хизээ хийх нь айгуу чухал хаана хийхийг бит хоёр өөрснөө яхав болгочноо. Тэгээд гол нь хизээ хийвэл яг хүмүүст яг гоё байх юм бол те. Тийм. Тэгээд яг ийм лайв подкаст хий гэж бодож байна. Санаа нь бол тийм л байна. Тэгэл загтал уншина мэдээж. Зочин орж болвол болно. Дуудуулна бид хоёр. Яа, дагаад дуулаар манайха. Бид хоёрын урлагийн үзлэг. Тий. Гай. Тэгээд тухайн үед нь спешиал мерч гаргаж чадвал уг нь гоё. Яг энэ төгсгөлийн мерч гэх юм уу одоо нэг бэлэг дурсгалын юм. Бэлэг дурсгалын юм байж болж байна. Тэгээд нөгөө meet and greet хийн. Тэгээ зураг мурага хэдүүлээ нэг хавуулдаг та нэг уулзахаараа. Тийм. Монголцынх нэг өрн. Тийм л юм гэж одоо бодсод шүү дээ. Өөрч.
Гэтэ тайзан дээрс подкаст хийх хэцүү байдаг юм л да. Яг тий хоёлаад хэрэгтгийг амар сайн бэлдэх хэрэгтэй. Амар сайн бил. Яа сэдвээ ядаж бэлдэх хэрэгтэй. Сэдвээ бэлдээ. Тэг өөлж мөөлээ. Тэгээ нөгөө хэдийгээ бас дууд чинь. Нөгөө хэдий чинь. Одоо манай илүү хэд болон лайв стриминг хийдэ. Тий. Яа. Чи уцан дотор чи хийв онц дүмд юм уу? Блиц. Тийм үү. Блиц юм уу? Блиц гэж хаана бичсэн маа? Хаана бичээгүй хутгаар нь. Тийм байна те. Монголын логотой жерси өмссөн багс. Монголын нөгөө нэг Tonight Show-д орсон шүү дээ. Чи тэрийг үзсэн үү? Үзсэн. Яг хөөрхөн лээ. Техно хаанаа? Техно гэртээ байгаа илгөө гэхгүй мэдгүй. Яагаад ирээгүй? Мэдгүй. Тэрийг бол мэдгүй байна. Тийм ч амар нарийн ширийн би бас мэдгүй. Одоо тэгээд хавраас дахиад тэмцээнүүд эхлэх байлгүй. Тэгээ Вилийн сэтгүүлийн зураг авалтанд орсон байсан тий. Тийм байлээ. Чи тэрийг авсан уу? Аваагүй шүү дээ. Авах юм уу? Авъя гэж бодсон. Тэгсэн чинь яалаа. Шопи дээр дууссан ч билүү? Вилийн санаад байна. Гэтэ дахин хевлээд идэг шүү дээ тэднийх. Тэгж яад авъя гэж бодож байгаа. Хаяа нэг дэлгүүр мэлгүртэй ээждэг тий. Бэждэг шүү дээ. Гэлс авч тэртэй. Гэлс сүнхэлж тэр. Зүгээр аваа явцсан нөө тоддож яваагүй. Монголд. Гоё дээ шүү. Би өөрөө Америк тоглож байгаа. Би Valorant-тай болцсон. CS:GO тоглож байгаа тий. Go тоглож байгаа. За би Батагийн аккаунтаар ороод нэг тоглоно шүү цаа. Тэхүү. Хойлоо буудах уу? Тэгээ. Гоё юм аа. Стрессээ тэгжил тайлж байна би. Компьютер дээр өдөржин байж байгаад орой хараа дахиад компьютер дээр суугаад байгаа. Өөр хоббит болох хэрэгтэй байна. Ятаж. За хевсээ хийнэ би. Би чадсан. Би чадсан. Хевс яг тэр гоё нийтэн сквал юм нөгөө нэг зоодог нэг юм юм дээ шүү дээ. Ток гэж зоогоод нэг дүрс гаргаал ингээ явчихдаг. Тэр мэр айгу гоё зөх баха. Харин хевснийхээ дизайныг бодцсон. Зүр хийдгүүл хүн байгаад бүх юмд бэлэн space нь байна. Юу н буун байна. Зүгээр өөрөө л алга. Санаа нь байна. Юу ихээ би бодцсон байгаа. Чи зүгээр л хийх хэрэгтэй юм шүү дээ. Зүгээр л хийх хэрэгтэй. Тэгэл хийлтэй. Тэг би ягаад төлөвлөгөөнд оруулаг байсан бол мартсан байсан юм шүү дээ. Одоо төлөвлөгөөнд оруулчлаа одоо санана. Амжихгүй байна уу яг үннийг хэлэхэд. Чи амар зүүн хийсэн ярэ за. I have something in mind. Амар зүүнийг заяа. Тэг тэрнийг амар үнэтэй зар. Их зарах талаар бол би огт бодохгүй байгаа. Эхэндээ бол амар их фейлдэх байх. Тэгээ та нарт бэлгэлчий за. Та нарыг 0 0-тай тавьчихсан. Нэг жорлонгийн доор байдаг. Яа, яг гачи юм хийж таарна штэ мэдээж анх удаа хийж авч. Тэгээ тэрийг гэртээ хураагаад байлтана штэ тарах хэрэгтэй. мэдтээ штэ. Тэгээ үүд мүдэндээ тавьчихгүй. Гутлаа харьчиж орж ирдэг гэсэн үсгтэй. Гоё хан мандаа гоё тавьчихдаг тийм гоё хийснээр төгөлцөн штэ. Тийм, тиймэрхүү арт талаас нь бодож ил байна. Яа. Тэгээд харж ил вэ. 25 онд хий гэж утсан юм тэгэхээр тэгээ бодож явж итлээ хийч димдөө хийцэн байдаг шүү дээ амар гоё. За өөр ярих юм байгаа мó? Өөр ярих юм байгааг болчлаа шүү. Дуусчлаа тий. Өөр өвшөөш хамаг ярих хэрэгцээ гаргачлаа гэж. Одоо сайхан ядарчлаа. Сайхан ядраад одоо унтлаа. Тэгээ гоё яваад ирээрээ. Ирэхээр нь гоё сайн сайхнаас нь ярина. За тэгнэ. Тэг гоё явнаа. Чи баг влог хийх юм шүү. Чаавс. Хийж чадах юм болоо та. Уул нь тэр хин шиг яг тийм нэг хөвтэйгээр нь гоё ингэ бичлэгнүүдэд оруулж гоё юм блэ те. Үзэхэд амар. Өрөн амар юу шүү дээ артистик те. Амар артистик амар бүрхэнтэй. Юу гэдэм бэ? Мэдрэмжтэй. Урингаал одоо подкастаар оруулъя гэж бодож байгаа шоо. Урингаа. Тийм урингаал оруулъя да. Women's мантара. За. Thank you guys. Thank you very much.
This is the beginning of 2026. Тэ бүгдээр нь амжилт хүсье. 2026-нд алаад өгөөрэй. 2026-ны эхний дугаарыг сонсон баярлалаа. Тийм ээ. Энэ бол бидний нууц подкастын оны эхний дугаар байлаа. 2026 онд та бүгдэд амжилтыг хүсье. Хоёлаа энийг сүүлийн удаа хэлж байгаа гэдэг оны эхний дугаар гэдэг. Тийм сүүлийн удаа. Тэгээ сүүлийн Валентины дугаар, сүүлийн цагаан сарын дугаар, сүүлийн Мартын 8-ны дугаар. 100 гэхэд л ер нь дуусах юм байна шүү дээ. Тийм. Болжин. Миний төрсө өдрөөр. Чиний төрсө өдрөөр тусахыг те 6 сарын 19-нд. 6 сарын 19 Гэтэ яг ингээд дунд нь завсарлана гэсэн үг юм байна шүү дээ. Дуусах бэлдэж эпизод нь дүүрээд жоохон бэлдэх баха. 299 дээр дуусаад тэгээд 300 дугаар хоёлаа бэлдээд юм хумаа ингээд зохицуулаад тэгээд жоохон 2 3 7-ны дараа 300 дугаар гэж хийх юм байна шүү. Тикт миктэй борлуулад. Тиктэй борлуулад хоёлаа яг юм жинхэнэ зураг авалтанд ороод яг подкастныхаа ласт дугаарын постертой зориулаад нэг юм костюм бижахтай би тим зураг авахулмаар байна. Костюм бижээ. Би чамлаа ямар зураг явуулаад байлаа? Чи над руу юу явуулаад байлаа та? Ингээд зураг авахлах гэдэг нэг явуулсан юм аа. Юу лээ? Хари. Тий, энэ шүү дээ. Энэ time юу? Чи нэг The End of Stranger Things гэсэн аа. Тий. Энэ шиг The End of Our Secret Podcast. Тэгээ амар фотошутинг хийгээд би ямар юмс бодож байна. Би Two women in suits гэдэг. In suits photo shoot. Тэдрэл биш. Ийм юм биш ээ. Биш шүү. Нэг Наач зөв юм шнаа. Иймэрхүү дүү ч юм уу? Даин. За би хинээр зураг авахлаа бодцоо. Чаяа дүү? No. Иймэрхүү дүү ч юм уу? Окей. Тэ үгүй байсан ч болно дөө. Иймэрхүү дүү vibe-тай баймаар юм. Strong manly vibe-тай би бол баймаар байна. Why? Sexy, womanly өсгий дүү готалтай биш. Ягаад ч юм. Би яагаад гэдгийг сайн мэдэхгүй л зүгээр. Okay. Би Мулан Руж vibe-тай баймаар ингэж. Би чиний ажид Мулан Руж болчихоо гэж. Эсвэл ийм олон зураг авалт хийсэндэж болж байна. Тийм олон зураг авалт хийл та. Цуврал те. Тийм. Тэгээ нэг нь юм өнгөлөг. Тийм нэг iconic зурнуудыг ингээд дуурайч. Yes, тэгээ. Iconic зурнууд юу ажиллах вэ? Iconic гэхгүй. Friends-ийн нэг iconic зураг гэдэг чинь бүгд цагаан бодолтой л үү? Тийм. Яа, тийм байж болж байна. It's the end of the world. Яа ч юм хар цагаан юм төсөөлөд. Тэ ямар ч соёлоо хүн амтан өслөд гоё жинхэнэ артистик юм зураг авалтууд хийж үзье. Тэ төсөлмгийн дүү явуул. За. Okay guys, thank you. Баярлалаа. Ингээд эх 7-ны дугаар байхгүй, 2 7 хоног байхгүй. Тэгээд тэрийн 1 сарын сүүлийн дугаар гэж байгаа. Тэр үед уулзцаа хийдүүлээ. Тэгээ сайхан амраад ууса оюутан залуучууд маань амарч байгаа бах тий. Ер нь би хэрвээ зав байвал 1 дугаар яг хийж болж магадгүй. Окей. Төчөнтэй. Хаа, энэ дүү. Тийш хийх газар байхгүй юм. За хийж болно. I can show you the лаа шиг чамаа ирэхлээ. Би 2 7 хоног амарч. За bye. За bye guys. Баярлалаа. Bye.
Say yes.